COVID-19 цар тахалтай тэмцэх хариу үйл ажиллагаа явуулах нь дадлаг сургуулийн ажил өнөөдрөөс эхэлж байна. Чингэлдээ дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 3 өдөр явагдана. Улсын хэмжээнд. Тэгэхээр тэр дотроос штабын дадлаг сургуультад өнөөдөр нөгөөдөр 2 явагдана. За харин бүх нийтийн хөл хорой тогтоох ажиллагаа маргааш өглөө болох юм байна. Ийм бэлтгэл ажилтаа явж байна. За маргаашийн хөл хоройны тухайд өглөө 8 цагаас оройн 18 цаг хүртэл Чингэлдээ дүүргийн нийт нутаг дэвсгэрт хатуу хөл хорой тогтоо. Машин техник борлон хүний хөдөлгөөнийг хориглоно гэж хэлж болно. За мөн одоо Чингэлдээ дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, хувийн хөгжлийн байгууллагууд нийт дүүжлэхгүй ийм байдалтай ажиллана. За энэ сургуулийн дадлаг сургуулийн үеэр үүс болцгүй нөхцөл байдлыг судлах, болцгүй асуудлуудыг илрүүлэх, түүнд авах хариу арга хэмжээ тодруулах, төлөвлөгөө боловсруулах ийм зорилготой дадлаг сургууль болж байгаа. Дадлаг сургуультад нийтдээ Чингэлдээ дүүргийн 3,000 гаруй төрийн албаа гэж ажиллаж байна. За нийтдээ Чингэлдээ дүүргийн 19 хороо 150 мянган иргэн энэ дадлаг сургуультанд хамрагдана. Нэгдүгээр нөхцөл байдлын үнэлгээ хийх нь ямар нөхцөл байдал үүсвэ? Хоёрдугаарт нь шатараас арга хэмжээнүүдийг авна. Ямар арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм бэ? За гуравдугаарт байгууллага хоорондын мэдээлэл яасан солилцох юм? Хүнтэй танилцуулсан доо. Одоо нүүрийн салбарын хөвчтэй хүнтэй бас гаргаад Танзан судалгаа яаж өргөжүүлэх юм бэ? Хин юу хийх юм бэ? Энийг тодорхойл гэсэн. ийм байгууллагаас хүнтэй өгч байгаа. За Канадад хувьдад яс дараагийн байгууллагад яс Явцыг танилцаж нийслэлийн засаг даргын хамгийн газрын дарга Батар Хичаа, нийслэлийн онцгой байдлын газрын дарга Чөлтөвсөрн, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Баатар, нийслэлийн цагтааны газрын дарга Ядам Дорж, нийслэлийн ерөнхий менежер Ган Төмөр, нийслэлийн төрийн дарга Ганхөө, нийслэлийн онцгой комиссар